Израиль улсын ерөнхий сайд Ливан улстай шууд хэлэлцээ хийхэд бэлэн гэлээ. Сауди Арабийн эрчим хүчний дэд бүтэц Иран улсын шууд зохилтонд өртсөн байна. Оросын улбаноос үнэн алдартын шашны улаан өндөгний баярын үеэр 32 цагийн турш галзахсах шийдвэр гаргалаа. Артемис 2 багийн хөлгийн дулааны хамгаалтын бамбайд ноцтой доголдол байгааг НАСА хүлээн зөвшөөрчээ. Харамдраг үзэгчтэй олон улсад болж байгаа онцлог мэдээлэлээс хүргэх Тэнгэр-лээсийн гадаад мэдээ хэлж байна. Анхаарлаа хандуулна. За өчигдрийн гадаад мэдээний хөтөлбөрөөр бид та бүхэнд Израиль улс Ливан улс руу маш өргөн цар хүрээний давталгааг хийсний улмаас Вашингтон болон Техран хоёрын хооронд байгуулагдаад байгаа гал зогсоох хэрэгэлцээр зогсох дээр тулаад байна гэж мэдээлж байсан. За тэгвэл өнөөдөр Израиль улсын ерөнхий сайд Беньямин Нетаньяху Ливан улстай энэ асуудлыг шийдвэрлэхээр шууд хэлэлцээ хийхэд бэлэн байгаа гэдэг мэдээллээ. Түүний албанаас гаргасан мэдээлэлд Ливаны тал Израиль улстай шууд хэлэлцээ эхлүүлэх хүсэлтийг удаа дараа тавьсан учраас засгийн газартаа аль болох хурдан шууд хэлэлцээг эхлүүлэх үүрэг өгсөн гэж байна. Хэлэлцээ нь Хезболлах бүлэглэлийг зэвсэггүй болгох, намун Израиль Ливаны хооронд энх тайван харилцаа тогтоох асуудал төвлөрнө гэж байна. Өчигдөр Израиль Ливанда яар цохилт өгч 300 гаруй хүний амьд хүрсний улмаас Америк Ираны гал зогсоох хэлэлцээр зогсонголоод байна. Учир нь Израиль болон Америк нэгдсэн улсын зүгээс Ливан улс уг 2-7 хоногийн гал зогсоох хэлэлцээрт багтаагүй гэж үзэж байгаа бол Иран болон зуурчлагч Пакистан улс Ливаныг энэхүү тохиролцоонд багтсан гэж эсрэг байр суурьтай байна. Олон улс орнууд замун олон улсын байгууллагч гэсэн Ливаныг энэхүү хэлэлцээрт хамруулахыг уриалж байгаа юм. Беньямин Нетаньяху энэхүү хэлэлцээний тухай гинтийн мэдэгдэл хийхийн өмнөхөн Ливан улсын ерөнхийлөгч Жозеф Аун асуудлыг дипломат замаар шийдэхээр ажиллаж байна гэдгийг хэлж байсан. Үүнээс гадна Ливаны засгийн газар нийслэл Бейрут хотод зэвсгийг зөвхөн төрийн байгууллагын мэдээлж төвлөрүүлэх чиглэлөгч Хезболлад анхааруулга илгээсэн байна. Түүнчлэн ерөнхийлөгч Жозеф Аун улс орны өнөөгийн нөхцөл байдлыг шийдэх цорын ганц гарц нь гал зогсоох явдал учраас дотооддоо зөрчил гаргахгүй зөвхөн төрийн байгууллагад итгэх шаардлагатай байна гэж иргэдтэй уриалж байна. Харин парламент дахь Хезболлах бүлэглэлийн гишүүн Али Фаядын хувьд Израильтай шууд хэлэлцээ хийхийг эсэргүүцэж хэлэлцээрийн тухай ярих гэж байгаа бол эхлээд нэн даруй нөхцөлгүй гал зогсоох ёстой гэж шаардлага тавьж байна. Түүнчлэн Израилийн цэргийг Ливаны нутаг дэвсгэрээс гаргах, дөрвсөн иргэдийг буцаах асуудлыг нэн тэргүнд тавина гэдгийг илэрхийлсэн байна. Израилийн довтлогооны учруулсан хохирлын тухайд тодруулбал Ливаны эрүүл мэндийн яамны мэдээлснээр лав гарагт Бейрут хотын төв болон бусад бүсэд өгсөн зохилтын улмаас доор хаяж 303 хүн амьд өрөдөж 1000 гаруй хүн шархагдсан байна. Ерөнхий сайд Навав Салам пүрэв гарагийг үндэсний гашуудлын өдөр болгож зарласан. Гэхдээ үүнээс үл харгалзан Израиль шөнийн турш замун пүрэв гарагт бөмбөгдөлтөд үргэлжлүүлсэн байна. Хезболлахын удирдагч Наим Касемийн туслах Али Юсуф хаар шиг устгасан амь насанд хүрсэн гэдэг нь зарлалаа. Энэ талаар Хезболлах бүлэглэлийн зүгээс хараахан шууд тайлбар хийгээгүй. Нөгөө талаас Хезболлах бүлэглэл Израилийн эсрэг дор хаяж 20 удаагийн ажиллагаа явуулснаа зарлаж байна. Мөн Ливаны нутаг дэвсгэр дээрх Израилийн цэргийн техникүүдийг онилсон гэсэн байна. Ерөнхийдөө 3 дугаар сарын 2-оос хойш үргэлжилж байгаа энэхүү Израиль-Ливаны мөргөлдөөний үеэр Израиль-Ливаны нутаг дэвсгэрийн 15 орчим хувьд нүүлгэн шилжүүлэх тушаал гаргаж 1.2 сая гаруй хүнийг дөрвөхөд хүргэсэн гэсэн тооцоолыг нэгдсэн үндэсний байгууллагаас гаргалаа. Мөн Ливаны эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр Израилийн довтлогооны улмаас сар гарангийн хугацаанд нийтдээ 1888 хүн амиа алдаж 6000 гаруй хүн шархагдсан байна. Өнөөдөр Сауди Арабийн эрчим хүчний дэд бүтэц Иран улсын шууд зохиолтонд өртсөн хэрэг гарлаа. Тодруулах юм бол Сауди Арабийн улаан тэнгис рүү чиглэдэг гол хоол халдлагад өртөж улмаар тооцоолж байгаагаар өдөрт 700 мянган баррелаар хүчин чадал буурсан гэж байна. Энэхүү хоолой Персийн булангийн ойролцоох боловсруулах байгууламжуудаас түүхийн нефтийг улаан тэнгисийн Ямбу боомт руу тээвэрлэдэг стратегийн чухал зам. Энэхүү хоолой нийт хүчин чадал нь өдөрт 7 сая баррелд хүрдэг. Ираны дайн эхэлснээс хойш Сауди Араб экспортын гол гарцаа болгон ашиглаж байгаа. Үүнээс гадна өнөөдөр Манифа
Хурайс зэрэг олборлолтын бүсүүдэд өгсөн цохилтын улмаас Сауди Арабын олборлолт өдөртөө 600 мянган баррелаар буурсан байна. Эдгээр хохирлууд нь дэлхийн нефтийн нийлүүлэлтийн тасалдыг довлон их болгож байгаа гэсэн. Дайны улмаас Персийн булангийн орнуудад нийтдээ өдөрт 13 сая баррел үйлдвэрлэл тасалдаад байгаа юм байна. Үүнд дэд бүтцүүд хаалтгад өртөж байгаагаас гадна Ормосын хоолой хаалттай байгаа нь хүчтэй нөлөөлж байгаа нь мэдээж. Америк нэгдсэн улсын талаас Иран улстай 2-7 хоногийн галз зогсоох тохиролцоонд бол хүрсэн. Гэхдээ үүний хүрээнд усан замаар Ормосын хоолойгоор чөлөөтэй нэвтрэх нөхцөлийг бүрдүүлэх учиртай. Гэсэн хэдиж бодит байдал дээр энэхүү хоолой хаалттай хэвээрээ байгаа талаар их сурвалж мэдээлж байна. Ираны талаас зөвшөөрөл аваагүй хөлөг онгоцуудыг нэвтрүүлэхгүй байгаа юм байна. Ормосын хоолой нь Персийн булангийн орнууд болох Сауди Араб, Арабын нэгдсэн Эмират зэрэг улсыг дэлхийн зах зээлтэй холбодог хамгийн чухал гарц. Өмнө нь дэлхийн нийт нефтийн ойролцоогоор 20% нь энэ замаар дамждаг байсан. Мөргөлдөн хувцадхаас өмнө буюу Америк нэгдсэн улс болон Израиль Иранд цохилт өгсөний дараа үүний өмнө өдөртөө 120-с 140 хөлөг онгоц энэ замаар дамжин өнгөрдөг байсан бол одоо бол дээд тал нь 10-аас 15 хөлгөл нэвтрэх боломжтой байна гэж судлаачид хаамжилж байна. Мөн одоогийн байдлаар 600 гаруй хөлөг онгоц үүний дотор 325 нефт тээвэрлэгч Персийн болонд гацсан байдалтай байна гэж Lloyd's List Intelligence байгууллагаас мэдээлсэн байна. Өчигдөр Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский үнэн алдартны шашны улаан өндөгний баярын үеэр түр галз зогсоох саналыг Кремль тавьсан. Тэгвэл өнөөдөр Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин үүнийг нь хүлээн авч 32 цагийн турш галз зогсоохоо зарлалаа. Кремлийн мэдээлж байгаагаар Оросын цэргүүд бям гарагийн 16 цагаас эхлэн нэм гарагийн дүсгэл хүртэл галз зогсоохыг үүрэг болгосон байна. Яг үүний өмнө Володимир Зеленский энэ 7 хоногийн ихээр хоёр тал баярын үеэр бие биенийхээ эрчим хүчний дэд бүтцийг онилгоо зогсоох саналыг гаргаад байсан. Энэ саналаа Москва, Киевийн төлөөлөгчдийн хооронд зууршлагчийн үүрэг гүйцэтгэж байгаа Америк нэгдсэн улсаар дамжуулан хүргүүлсэн юм байна. Үүнийг нь Орос улбаны улсын талаас инхүү хүлээн авсан. Гэхдээ Владимир Путиний мэдэгдэлд Киевээс одоогийн байдлаар шууд хариу олгоогүй байна. Өмнөх галз зогсоох оролдлогууд үр дүн багтаа байсан. Өнгөрсөн улаан өндөгний баярын үеэр Владимир Путин 30 цагийн турш галз зогсоох шийдвэрийг зарласан ч хоёр тал эцэст нь бие биенээ энэхүү хилэлцээрийг зөрчсөн гэж үзээд буруутгаад дууссан байдаг. Энэ удаад Кремлийн мэдэгдэлд бүх чиглэлд байлдааны ажиллагааг зогсоох тушаал өгсөн ч гэсэн цэргүүдийг дайсны альва өдөөн хатгалах түрэмгий үйлдэлд хариу өгөхөд бэлэн байлгахыг мөн даалгасан байна. Орос улс нь өнгөрсөн онд Америк нэгдсэн улс болон Украин улсын зүгээс санал болгосон 30 хоногийн нөхцөлгүй галз зогсоох саналыг нягцааж энхийн хилэлцээрийг иж бүрнээр нь эхлээд тохирох ёстой гэж үзэж байгаа гэдгийг илэрхийлж байсан. Одоо ч гэсэн энэ байр суурьнд батгаа. Мөн Америк нэгдсэн улсын зуршлалтай хилэлцээ чухал асуудлууд дээр одоо хүртэл хангалттай ахиц гаргаж чадаагүй хэвээр байна. Вашингтоны анхаарал ойролт орон дох мөргөлдөөн рүү шилжсэн байгаа учраас Орос Украины армийн ойролцоогоор энэхүү 1250 км урт фронтын шугам дагуу үргэлжлэн тулдаж байгаа гэсэн. Энэ удаагийн галз зогсоох мэдээллийг дараагийн томоохон довтлоонд бэлтгэх богино хугацааны завсарлага байж магадгүй гэж Киевээс үзэж байна. Өнгөрсөн 5 дугаар сард Зөвлөлт холбоот улс нацист Германыг ялсны 80 жилийн ог тохиолдуулан Орос улс галз зогсоох шийдвэр гаргасан ч Украин олон зуун зөрчил бүртгэгдсэн гэж мэдээлж байжээ. Сарыг зарсан Артемис 2 багийнхан буцаж дэлхийд газардах гэж байна. Маргааш Улаанбаатар хотын цагаар өглөөний 8 цагийн орчимд газардана гэсэн мэдээлэл байна. Гэхдээ нэг асуудал байгаа нь хөлийн урд хэсгийн хамгаалтын бамбай хэсэгт ноцтой доголдол гарах магадлал байгаа талаар НАСА хүртэл өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байна. Энэхүү бамбай нь сансрын хөлийн доод хэсэгт байрладаг дэлхийн агаар мандалд дахин нэвтрэх үед үүсэх хит халалтаас хөлөг болон хөлийн доторх сансрын нисгэгчдийг хамгаалдаг хамгийн чухал бүрхүүл юм байна. Хэрвээ энэ бамбай доголдох юм бол доторх металл бүтэц хайлж, цуурч задрах эрсдэлтэй. Энэ нөхцөлд ямар ч нөөц систем байхгүй мөн нисгэгчдэд зогтох боломж огт байхгүй гэсэн үг. НАСА-гийнхан бамбайд тодорхой сул талууд байгааг мэдэж байгаа ч гэсэн амжилттай газардна гэсэн хүлээлттэй. Эерэг хүлээлттэй хэвээр байна. НАСА-гийн захирал Жаред Исакман дулааны хамгаалтын материал дээр хийсэн өргөн хүрээний шинжилгээ туршилтууд байгаа учраас нисгэгч нарыг аюулгүй газардна гэж найдаж байгаа гэдгийг хэлсэн. Гэвч НАСА-гийн хуучин сансрын нисгэгч дулааны хамгаалтын системийн мэргэжилтэн Чарли Камарда гэх судлаач хүн энэ нислэгийг анхнаасаа огт эхлүүлэх ёсгүй байсан гэж шүүмжилж байна. Түүний хэлж байгаагаар НАСА бамбай доголдох магадлалыг хангалттай сайн ойлгохгүй байна. Одоогоор амжилттай явж байгаа энэ нислэг эцэстээ нисгэгчдийн амь насанд хүрч болцсошгүй гэж хүртэл анхаарууллаа. Түүний тооцоолж байгаагаар нисгэгчд аюулгүй буцах магадлал нь 95%-тай.
Өөрөөр хэлбэл 5% амжилтгүй болох эрсдэл байгаа гэсэн үг. 20 тохиолдлын нэгт ноцтой осол гарах эрсдэлтэй гэсэн үг. Үүнийг арилжааны нислэгтэй харьцуулъя гэх юм бол зорчигч онгоцны ослоор ам алдах магадлал ойролцоогоор 9 саяд 1 удаа байдаг. 2022 онд нисгэгчүүгээр сарыг тойрсон Артемис 1 нислэгийн үеэр Орион нэртэй капсул дэлхийд буцаж ирэхдээ агаар мандалд амжилттай нэвтэрсэн. Гэхдээ капсулыг далайгаас гаргаж ирсний дараа дулааны хамгаалтын бамбайн гинтийн байдлаар олон нүх цоорхотой байсан юм. Өмнө зарим хэсэг нь тасарч алга болсон байна. Артемис 2-т ашиглагдаж байгаа бамбайн яг энэ цаг үе дээр суурилж байгаа. Артемис 1-ийн бамбайн гэрэл зургууд олон нийтэд ил болоогүй байсан ч гэсэн зөвхөн 2024 оны 5 дугаар сард НАСА-гийн хараад бус хяналтын байгууллагын тайланд нийтлэгдснээр ил олжжээ. Энэ 7 хоногийн нэм гарагт буюу 4-р сарын 12-ны өдөр Унгар улсад ээлжид бус парламентын сонгуул болох гэж байна. Гэхдээ шинэ парламент гарч ирлээ гэд Унгар улсын гадаад бодлого төдийлөн өөрчлөгдөх магадлал бол бага байна. Учир нь урьдчилсан санал асуулгуудаар Унгар улсын иргэд Европын холбоотой илүү нааштай харьцаагаа зөөлрүүлэх. Нөгөө талаараа Украин улсад үзүүлж байгаа дэмжлэгийг бууруулж оронд нь дотоодын хэрэгт анхаарах ийм шаардлагыг тавьж байгаа гэлээ. Тодорхойлох юм бол санал асуулгуудаас харахад олон жил засгийн эрх барьж байгаа ерөнхий сайд Виктор Орбан сөрөг хүчнээс өрсөлдөж байгаа Питер Magyar нар дээгүүр нь. Гэхдээ олон сонгогч шийдвэрээ хараахан гараагүй байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Дэмжлэгийн хувийг харах юм бол Орбаны удирдах байгаа Фидес нам 30%, Magyарын Тиса нам 39% дэмжиж байгаа гэдгийг илэрхийлсэн бол шийдвэрээ гаргаагүй сонгогчид 21%-ийг нь бүрдүүлж байгаа юм. Энэ өөрөө сонгуулийн үр дүнд шийдвэрлэх нөлөө үзүүлэх магадлалтай гэсэн үг. Мөн пүрэв гарагт Европын гадаад харилцааны зөвлөлийн нийтэлсэн судалгаагаар Виктор Орбаныг дэмжигчид нь хүртэл гадаад бодлогын зарим асуудал дээр түүнтэй санал нийлэхгүй байгаа нь харагдсан байна. Унгар улс нь Европын холбоо болон НАТОгийн гишүүн. Сонгогчдын олонх нь тэр дундаа Фидес намын дэмжигчдийн тал орчим нь Европын холбоотой сөргөлдөж байгаа Виктор Орбаны гадаад бодлогод өөрчлөлт оруулж зөөлрүүлэхийг хүсэж байгаа юм байна. Гэхдээ зэрэгцээд Украинд дэмжлэг үзүүлэхгүй байх дэмжлэгийг бууруулах тухайд бол Виктор Орбаныг дэмжиж байгаа. Түүнчлэн Америк нэгдсэн улсын одоогийн засаг захиргаанд хандах үнэлгээ намын харьяалаар тод ялгаатай харагдаж байна. Вашингтоны хувьд Орбаныг дахин сонгогдохыг дэмжиж байгаа. Тэгвэл Фидесийн дэмжигчдийн 4-өөс 3 Дональд Трампыг сайн удирдагчаа гэж үзсэн бол Тисагийн дэмжигчдийн 5 хүн дотмын 4 нь түүнийг муу удирдагчаа гэж үнэлсэн байна. Виктор Орбаны тухайд Европын холбоо болон Украинд дэмжлэг үзүүлэх бодлогыг эрс шүүмжилдэг эсэргүүцдэг гэдэг кампанид ажиллахаа үеэрчдэр өмнө нь ил тод нээлттэй хийсээр ирсэн. Өнгөрсөн сард болсон Европын холбооны удирдагчдын уулзалтын үеэр тэрээр Украинд олох гэж байсан томоохон зээлийг баталгыг нь хоригдж байсан байдаг. Гэхдээ сонгуульд Magyar ялсан ч гэсэн гадаад бодлогод огцом эргэлт гарахааргүй байгаа нь их ус судалгаануудаар харагдаж байна. Нэг баг зэрэг өөрчлөгдөх магадaltaй зүйл нь саяны хэлсэнчлэн Европын холбоотой арай илүү нааштай, таатай харилцаатай болох магадлал байна. Хөтөлбөр үргэлжлүүлж байна. Хөрвүүлэн зарим онцлог мэдээллийг товчоор өргөнө. Америк нэгдсэн улсын тэргуун хатагтай Мелания Трамп цагаан ордноос мэдээлэл хийж түүнийг Жеффри Эпштейнтэй холбоотой мөн хохирогч нь байсан гэх мэдээллийг нэвцаалаа. Мөн Эпштейний бэлгийн үйлчилгээний хэргийн хохирогчдод зориулсан Конгрессийн сонсгол зохион байгуулахыг уриалсан байна. Тэрээр өөрийг нь Дональд Трамптай танилцуулсан гэх цуу яриаг нэр төрт халдсан оролдлого гэж үзэж байгаа гэлээ. Мелания Трамп өөрийгөө хохирогч биш, Эпштейнтэй 2000 онд богино хугацаанд таарч ирсэн гэлээ. Их Британи улсын тэнгисийн цэрэг болон нисэх хүчин Умард Атлантын талайд Орос улбаны улсын шумбагч онгоцуудыг илрүүлж хянаж байгаа талаараа мэдээллээ. Их Британи Батлан хамгаалахын сайд Джон Хейлигийн мэдээлснээр уг ажиллагаа нэг сар гарan үргэлжилж байгаа юм байна. Ажиллагааны хүрээнд Их Британи байлдааны хөлөг болон P8 тэнгисийн эргүүлийн онгоц 3 Орос шумбагчийг дагаж стратегийн дэд бүтцийг тандах оролдлогыг дасан зогсоосон гэлээ. Илэрсэн шумбагчдын дунд Акул ангиллын цөмийн шумбагч болон гүний судалгааны 2 тусгай онгоц байжээ. OpenAI компани Их Британд хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан дата зүйн томоохон төслөө төр зогсоох шийдвэр гаргалаа. Энэ нь эрчим хүчний зардал өндөр байгаатай холбоотой гэж алтных нь тайлбарласан байна. Мөн нөхцөл байдал урт хугацааны хөрөнгө оруулалтанд тохиромжтой болмогц төслийг дахин үргэлжлүүлнэ гэлээ. Stargate UK нэртэй энэхүү төслийг Nvidia болон Nscale компанитай хамтран өнгөрсөн 9-р сард эхлүүлсэн. Их Британийн хиймэл оюуны төв болох зорилготой томоохон хөтөлбөр байсан юм.
Япон улс Шинэ Зеланд улсын Окланд хотод босгохоор төлөвлөж байсан Comfort Women гэх дайны үеийн бэлгийн боочрлын хохирогчдыг дурсах хөшөөг эсэргүүцэж байна. Уг хөшөөг байршуулах юм бол хоёр улсын дипломат харилцаанд сөргөөр нөлөөж болцсошгүй гэж хүртэл анхаарууллаа. Данхүү хөшөөг Шинэ Зеландд Солонгосын нэгэн төрийн бас байгууллага бэлгэлсэн юм байна. Дайны үеийн хүчирхийллийн хохирогчдыг дурсах зорилготой. Судлаачдын үзэдгээр 1932-оос 1945 оны хооронд 200 мянган орчим эмэгтэйг Японы армийн бие үнэлэх газруудад хүчээр ажилуулсан гэдэг. Энэхүү асуудал нь өнөөдрийн хүртэл Зүүн Азийн орнуудын хооронд маргаатай эмзэг сэдв хэвээр байгаа юм. Телевизийн гадаад мэдээ хүлээн авсан та бүхэнд баярлалаа. Сайхан тарай.